Бод мөндөр сувагт автоморил би бол хөтлөгч Инхбат. Дэлхийн доолын нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бизнес судлаач Бат Эрдэнэ бидэнд бэлтгэн хүргэдэг. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Од мөндөр хажуугаар хүрч байна. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон цахим ирээдүйд хамтдаа G-Mobile ивент итгэж байна. За өдрийн мэнд батайхаа. Өдрийн мэнд. За их гоё компанийн талаар ярих гэж байна шүү гэн. Тэ. SpaceX. Тэ. Биднээс SpaceX гэдэг байгаа Space Exploration технологийн компани гэж байгаа шүү дээ. Сансрын хайгуулын технологийн компани гэж угаасаа бүтэн нэрээрээ. За энэ компани тухай ярихдаа 3 бүлэг болгож авч үзлээ. Ер нь бидэд сансарт гараад байх шаардлага нэгдүгürt юу юм? Тэгээ яагаад одоо гарах гээд байгаа? Гарахын тулд яагаад Илон Маскын тийм ээ? Тэгээд тэднүүсийн хөгжүүлсэн технологи одоо бид эдийн үзээд байдаг нөгөө Starship энтер чинь бид гоё хөлөг хөөрчийл гэдэг ойлгох цаана юу агуулдаг байгаа. Яагаад Илон Маск энэ олон компанид хоорондоо байгаад байгаа нэ? Зүгээр юм болгоныг барьж авч хийгээд идэм үү гэхээр хоорондоо нөгөө систем нэг цогц гэдэг утгаар ярих юм. За тэгэхээр альва зүйл одоо нөгөө Илон Маск биднээс галзуу юм шиг хүн барьж авахааргүй айгүй хэцүү юмыг барьж авдаг гэж яриад байдаг шүү дээ. Цагт бол айгүй энгийн зорилго бол маш энгийн тодорхой. Одоо тэнд ажиллаж байгаа болон ажиллаагүй бид хэд хүртэл сонирхогч хүмүүс хүртэл сонсоод өө за гэдэг юм энгийн байх. Гэтэ тэр энгийн мэдээж асар утга учиртай. За тэгэхээр сансарт гарах хамгийн энгийн ихний зорилго бол ерөөсөө л 1 кг-ыг сансарт гаргах. Буюу одоо бэлгүүн ас хоёр маань ярьдаг та нөгөө сансрын 1-р хурд 2-р хурд гэдэг. Энэ дэлхийн таталцлаас гаргаад сансарт гаргаж чадах энэ үйл явц л өөрөө асар хүнд юм байна л да. Тэгэхээр энэ сансарт гаргаж дэлхийгээс гаргаж татах хүчнээс гаргаж чадж байгаа 1 кг-ийн одоогийн үртгийг л 10 биш бүр 100 дахин багаснаа гэдэг анхны ингээл зорилго байгаа. Одоо нэг гарцсан бол болно доо гэдэг шиг те. Ямар ч сан тэр. Тэгэхээр энэнийг гарах гээд байгаа байхгүй үндсэн зорилго нь. За тэгвэл биднээс юу н яагаад гарах гээд байгаа? Яагаад дэлхийгээс гарч явах гээд байгаа? Одоо болоод байсан юм биш үү те? Тэгэхээр ер нь бол хүн төрөлхтний түүний тарих гэдэг нь нөгөө түүхээсээ уялдаад ирээдүгэ хардаг зураглалт нэг тэгдэг шүү дээ. Түүхэнд ямар байсан төрөөс нэх гажихгүй дээ гэж те. Юм эргэлдээл гэдэг. Учиргүй эргээд явчихгүй те. Гэтэл яг түүний тарих ингэ сэтгэдэг учраас дэлхий дээр биднээс амьдарч лээсэн тийм ээ төрж өссөн бүр биологийн төрөл зүйл болтлоо хөгжсөн. Тэгээд одоо хоол унд ус агаар бүгдээрээ биднийг тэтгэжчихсэн энэ нар нь бүх юм зогтчихсан. Ингээл байгаад байх юм шиг те. Тэгэхээр энэ дээр л яг нэг санаа алдаа байгаад байгаа. Тэгэхээр цаашдаа ч ийм байх юм уу гэд үзэхлээр яг ба бидний насан дээр бол тийм байх бидний амьд байх хугацаанд. Гэхдээ ер нь хүнд хөрлөгтний хувьд гэх юм бол яг ба гэхлээрээ яг нэг баталгаатай биш буюу зөндөө хүмүүс сонссон байдаг да. Бүх өндгөө нэг цагсанд бүх хий гэж те. Тэгвэл хүн төрлөخت одоо 8 гаруй тэрбум хүн байгаа. Энэ 8 гаруй тэрбум өндгийг дэлхийд ганцхан цагсанд хийсэн байж байгаа байхгүй юу? Тэр өөрөө асуудал болоод байгаа маа гэж. Энэ дэр их сонирхолтой жишээ аваад би бас нэг чимэглэр маягаар оруулчлаа. Дэлхийн дундаж температур өсөд байна гэдэг штэ. Тэдэн градусаар өслөө, ингэж градусаар өслөө гэдэг. За жишээлбэл дэлхийн температурын 15% өөрчлөлт манай хүн төрлөختнийг үгүй хийчих юм. Тийх бах. Үгүй их. За энэ биосферийн нуралт гэж ярьдیں۔ Нурах эцсийн цэг гэж ярьдیں байна. Нөгөө тийшээгээ өөрчлөлт гэдэг нь нэмэгч байж болно, хасахч байж болно шүү. Хасах байсан ч адилхан. Ингээд байхгүй болно. Тэгээд жишээ нь тропикийн бүс гэдэг байгаа. Экватор орчмын 23 градус хаашаагаа те. Тэр манайхан бол халуун орны бүс гэж ярьдаг те. Монгол бол ойтхээр сэрүүн бүсийн бүсд хамаардаг. За тэгвэл энэ тропикийн бүс буюу халуун орны бүсэд 35 градус дундаж температур болсноор wet bulb temperature гэж юм болох юм байна. Энэ нь яадаг температур юм бэ гэхлээр хүний бие хөлрөх замаар өөрийгөө хөргөж чадахгүй болох температур юм байна. Одоо 40 градусын халуунд хүн яаж ч хөлрөөд сэрэгцэхгүй гэсэн үг. Тэгээд цаашдаа зогсолтгүйгээр температур ихсээд хүний бие халуун ихсээд юу амьд амьтад хүчнэ гэсэн үг байхгүй. За гэх мэтэр ийм нөлөөллүүд нь одоо хараахан болоогүй байгаа боловч ирээдүйд болох нь тодорхой болчиход байгаа байхгүй.
болох нь тодорхой болчиход байгаа юм симуляцлаа үзэхлээр тий. За тэгвэл яг энэ утгаараа бүлэг нэгээ эхлүүлэхэд хүн төрөлхтөн сансарт гарах нь эхнийх нь саяны ярьсан бидний амьдарч буй орчны орчлон өөрчлөгдөх. За энэнд нь 3 том зүйл байт юм байна. Байгалийн гамшиг, тектоникийн хөдөлгөөн, энэтрэ галт уул те. Хоёрдугаар болохоор гадны нөлөө. Нөгөө солир гадны одоо ямар нэртэй лээд аялагч байдаг шүү дээ нөгөө нарны системийн биш аялагч нар байдаг те. Тэднээс хурж ирээд одоо мөргөх 66 сая жилийн өмнө динозавруудыг байхгүй болгосон солир гэдэг шиг те. Дараагийнх нь хүн өөрсдийнх нь одоо атом бөмбөг нэтэ биологийн одоо саяны тэр пандемик гэх мэтийн өөрсдийнх нь эрсдэл. Өөрсдийн эрсдэл. Дараагийнх нь болохоор за яг энэ бол зүгээр яг үндсэн 3 эрсдэл бол энэ байгаа. Дараагийнх нь яг нь химэл оюун гэдээ байх юм байгаа. Тэр бол гариг шилжсэн ч байхаар л байгаа л да. Тэгвэл саяны энэ 3 ноцтой асуудал шүү дээ. Биднээс үл шалтгаална. Биднээс одоо тэр чинь тэр солирыг яг эрсдлийг бууруулж байгаа ч гэсэн 100% хаачна гэсэн үг биш, тийм ээ. Галтуулын тагчнаа сайн одоо сенсор тавилаагаа галтуулын имийг илрүүлдэг болгоно боллоо гэд бас яах юм те. Пандемикаас биднээс вакцинжуулалаа гэдэг нь бүтэн хамгаалах юм уу те. Яг л биднээс нэг сагсанд л байгаа байхгүй эцэгцэд. Тэднийг хамгаалж чадна гэж тэмцэгтэйгээ биш биднээс өөртөө нэг сагсанд байгаа маа бүх өндөг. Тэгэхээр одоо эрдэмтэд нэг юм дээр зүйл дээр бүр ингээд саана нэгтцэн те. Энэ сагсыг хуваах буюу хэрвээ бид олон амьдралд гарагт амьдрахгүй юм бол ерөөсөө хүн төрлөختөн цаашаага оршин тогтохгүй юм байна. За бүр хамгийн сонин жишээ нь бол ингэсэн байгаа. Эцэст нь ингээд одоо 3.4 тэрбум жилийн дараа дэлхий ингээд байхгүй болно шүү дээ те. Нөгөө одоо чинь эд яваад эдэр насан дараа байгаа ч л үү те. Нарны систем байхгүй болох ч юм уу. За энэ тохиолдолд яах юм? Дэлхийд яг дэлхий гэдэг утгаараа байх юм бол бид тэртэргүй байхгүй болох байхгүй. Ямар ч ухаантай байгаад те. Тэгэхээр ерөөсөө л энэ гариг хоорондын шилжилт гэдэг юм руу байхгүй байх нь бол зөв юм байна гэдэг дээр маргалтгүйгээр ингээд нийлчихэд байгаа юм байна. За тэгээд энийг хамгийн ойлгомжтойгоор илэрхийлсэн хүн бол мэдээж Илон Маск. Илон Маск зүгээр энэ үгийг попрод хэлчихээгүй одоо биднээс дурдах гэж байна. Хүмүүст ирээдүй гэрэлтэй гэдгийг мэдрүүлэхийн тулд тэднээс том мөрөөдөл хэрэгтэй. Тэр гарцсан тэр том мөрөөдөл гэж юу вэ гэвэл миний хувьд одоо ганцхан сансар гэж харж байгаа. Тэгэд энэ өдрийг хүн төрөлхтний түүхэнд SX буюу Second Existence гэж тэмдэглэгдэх болно гэж бардам хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн тэр хоёр дахь одоо орчин тогтнол гэдгийг л маш энгийн одоо том зорилгоор болгоцсон байна. За тэгвэл хоёр дахь орчин тогтнолыг яах юм? Биднээс одоо тэхийн тулд яах юм? Одоо зүгээр ингээд лоозон болгох юм уу те? Пуужнес гэдэг юм уу? Яах юм? Тэгэхээр технологи энд хүрэхийн тулд хоёр дахь шалтгаан нь технологи. За технологийн хөгжлийг хөгжихийн зэрэгцээгээр сансарт технологийн хөгжил, дэлхийд дээрх технологийн хөгжил асар ялгаатай. Тийм ээ. За биднээс ойлгодгоор сансарт гарна гэдэг түрүүний ярьснаар пуужин бол биш юм. За жишээлбэл материал судлал, нарны энергийн одоо хүлээн авалт, хэмэл дагуулын холбоо, робот технологи, наривчлсан одоо автоматжуулалтын янз бүрийн тоон төхөөрөмжүүд дээр бүр асар ялгаатай байт юм байна. За тэрийг товчхон дурдаа явчих. Дэлхий ба сансар судлалын ялгаа гэж. Сансрын орчинд янз бүрийн таталцал нь асар бага. Микро гравитац гэдэг байгаа. Бүр огт гравитацгүй биш, микро байгаа. Вакуум орчин, нөгөө судалгааны хамаг төгс орчин. Цацар туяаны яг л одоо гарсан хоноо яах вэ гэдгийг бодитоор үзнэ, тийм ээ. Бид хэд чинь цацар туяанаас асар хамгаалалтай байж байгаа шүү дээ. 90% хамаг хооронд шүүгдсэн явж байгаа. Гэтэл тэр шүүлтүр бол сансарт 0 шууд орж ирнэ, тийм. Тэгвэл тэр шууд орж ирэх нөхцөлд бидэд нэг юм хамгаалтын бамбаа ч юм өмсгөл хийчлээ гэж бодлоо л да. Дэлхий дээр бодож байгаад хийх тэнд гараад зүгээр л бодит байдал дээр нь хийх хоёр чинь ямар байх вэ те. За жишээл материал судалгаас та саяны микро гравитацийн үед яадаг вэ гэхээр хайлшжуулалт, тасалжилт, хатуулаг үүсэх механизм нь өөр үт юм байна. Энэ дээр нөгөө конвекц гэдэг байгаа. Convection. Тэр болохоор альва нөгөө хий болон шингэн солилцоо явагдана. Энүүгээр дулаан солилцсон. За тэгвэл сансарт энэ байхгүй. Агаар байхгүй. Чиг байхгүй. Одоо тийм чигний усны молекул байхгүй учраас энэ солилцоо явагдахгүй.
Явагдахгүй тохиолдолд биднээс материал судлал юм альва зүйлийг хийхэд яах вэ те? Одоо ургуулыг ч юм уу ерөөсөө ингээд энэ дэлхий дээр байдаг одоо бидний өдөр тутмын мэддэг зүйл сансарт бүр шал онд. Ерөөсөө л өөр гараг гэдэг, өөр ертөнц гэдэг шиг те байх юм байна. За вакуум орчим яагаад айгүй чухал байдаг вэ гэхээр саяны ярьсан агаар хүчил төрөгч усны молекул байснараа нөгөө зэврэлт гэдэг зүйл явагдана. Гэтэл энд тийм зэврэлт явагдахгүй сансарт. Тэ? Нөгөө короз гэдэг тийм тэ. Тэгээд тэгэхээр энэ зэврэлт явагдахгүй гэдэг альва гадаргуу тэр жигтэй ингээд мөнхөд одоо ингээд ерөөсөө нөгөө хуучрахгүй гэх юм уу да тэ хуучрахгүйгээр байх юм байна. Сайн тал нь. Муу тал нь юу вэ гэвэл нөгөө өндөр цацраг идэвхжлэлтэй учраас атомын торон бүтцэд өөрчлөлт орно тэ материалын хэрэгшил төдий чинээ болно гэх мэтээр сүрэг байгаа. Гэхдээ сүрэг байна уу сайн байгаас гэдэг нь сайн одоо асуудал биш тухайн бодит байдал гэдэг нь материал судлалын хувьд маш чухал юм байна. Тийм баг. За дэлхийд бол яг эсрэгээр зэврэлт явагдана нэтэрэ тэ. За нарны энергийн хувьд одоо бидэд нарны панел гэж сая ярьдаг те. Нарны панел дээр нийт ирж байгаа энерги шууд 100% ирэхгүй. Асар нөгөө шүүгдсэн байж байгаа. Дээр нь өнцгийн асуудал байна. Сансарт өнцөг гэж байхгүй. Тийм ээ. Тэр одоо туссан бол яг тусаал байж байгаа байхгүй те. Дэлхий шиг эргэлдээд өөр дэш яваад тэрлүүг хайгаад яваад байхгүй. Дээр нь 100% ирж байгаа. Хоёрдугаарт температурын хит ялгаа. Сансарт болохоор нар руу харж байгаа хэсэг шууд нэмэх 150 градус, нар руу харахгүй байгаа хэсэг нь шууд хасах 150 градус гэхгүй. Ингээ 300 хэмийн ялгаатай. Энэ тохиолдолд яадаг вэ гэхээр материалын стресс гэж юмд орд юм байна. Материалууд халуун дулааны стресс ингээл одоо материал халаахлаад тэлээд хүүтэн болохоор агших хэвчтэй шүү дээ. Тэгээ баг пүрч юм хаашаа ингэж явах хэвчтэй юм байна л да. Энийг стресс гэдэг юм тийм. Тэгэхээр материалууд сансарт эвдрэх магадлал нь төдий чинь их. Тэгвэл бид энд амар гоё нэг шилд хийгээл те. Энийг яста айгуу лаг бат бөхгөө бодсон. Сансарт бол тэр чинь дотроо молекулын төвшөнд бүр ингээ ичих байхгүй. Тэгээ хичнээн лаг төмөр байгаад хэцүү юм байна штэ. Тэрийг тэгвэл ийм байдалд яаж зогцдог вэ гэдэг нэг материал хийн гэдэг чинь өөрөө бидний технологиос бүр өстө давсан кемдэ гардаг шиг ирээдүйн технологи гэдэг юм тэнд үүсэх юм байна энд биш гэж байгаа. Тэгэхээр сансарт гарья л гэдэг байгаа. За дараад нь вакуум орчинд юу байдаг юм бэ? Хөргөлт гэдэг зүйл бидний чиг явагдахгүй. За энэ дээр түрүүний ярьсан хөлрөлтөөр жишээ авъя л да. Одоо вакуум орчинд биднээс хөлрлөө гэд хөрөхгүй. Учир нь юу вэ гэвэл бидний хөлс биднээс гараад арсны нөхөр гараад агаартай шингэн учраас илүү дулаанс хурдан солилцоод тэгээ бидний халууныг хүүтнээр солиод ингээ сэрүүцүүлж явах хэрэгтэй шүү дээ. Вакуум орчинд энэ солилцоо байхгүй. Хичнээн хөлөрсөн ч сэрүүцэхгүй. Тийм ээ. Яг энэ нь одоо юун дээр адилхан. Одоо бид цаавал махан биеэрээ байна уу, робот байна уу ялгаагүй хөргөлтийн гэдэг зүйл ажиллахгүй мэн. Хөргөлт ажиллагдахгүй. Хэцүү байгааз. Хөрөхгүй болохоор цахилгаан төхөөрөмж яах вэ? Хичнээн баг халдтай байсан ч тэр чинь буцаж хөрөхгүй бол өстой 1000-1 градусаар агсан ч гэсэн тасралтгүй өсчин гэсэн халчин гэсэн байхгүй тасралтгүй хаална. Тэгээ сансарт бол бидэд ярьж байгаа ш хүний насны тухай яриаггүй хэдэн мянган жилийн тухай ярьж байгаа те. Тэр микрочипүүд яах юм те. Дараа нь сансарт агаар байхгүй болохоор долгионыг сарниулах одоо шингээх юм саад байхгүй гэсэн үг. Долгион одоо нэг явсан л бол замаасаа саатаад эсвэл нөлөөнд ороод авахгүйгээр тэр чигтээ одоо цэвэр сигнал байх юм байна. Сарнихгүй noise show ментор баг байхгүй те. Дараагийнх нь болохоор бас цацраг идэвхжтэй байгаа учраас одоо юуны транзистор монстрын одоо нарийн технологиуд логгууд алдчихд юм байна. Тэр нь яадаггүй гэхээр ингэдэм одоо транзисторын хувьд ингэдэг штэ. Тийм бол нэг үгүй бол тэг дунд нь салгаад ингээд нийлүүлээд ингээд свичлэл явж байгаа шүү дээ хоёр долгионыг те ингээ юг холбоос ингэж явуулж байгаа. Энэ тохиолдолд дохио өгч байгаа долгионд нь сансрын долгион нөлөөлөд тэг байх юмыг нэг байхыг тэгч гэдэг юм уу ингээд бүр ингээ алдуулна гэсэн үг. Энд байсан юмыг нот болгочдөг ч юм уу ор болгочдөг ч юм уу те ингээд алдуулаад байд юм байна. Буруу утга гаргаад эхлэх. Тийм буруу утга гаргаад ирнэ яг тийм гэсэн үг. За тэгэхээр дэлхийд рүү сая ярьчлаа. Хүчил төрөгс одоо нэтрэнүүд чинь долгион бүхнийг саатуулна.
Тэгээд дулаан бол тогтвортой. Тэр тогтвортойгоо шиг тогтвортой гэдгээр нь бодож сансарт юм хийх чинь буруу гэдэг логик явж байгаа. За роботын тохиолдолд одоо гравитацтай буюу таталцалгүй байх үеийн роботын гарны хөдөлгөөн тооцоол нь шал ондоо юм байна л да. Тийм биз дээ. Яаж ч бодсон те. Тэгээд би таталцалтай үед яаж нэгүүд робот зав хөл дээр тогтох хэрэгтэй гэдэг нэг юм байгаад байгаа. Сансарт хөл дээр тогтох буюу шал тааз гэдэг ойлголт байхгүй юу? Тийм шүү дээ. Тэ? Баруун зүүн гэдэг ойлголт байхгүй. Тэгээ бүх юм ойлголт байхгүй. Тэгэхээр робот өөрөө роботыг удирдах байгаа чи алгоритм удирдах байгаа шүү дээ. Яах юм? Тэ? Тэгэхээр энэ тооцоолт хүртэл шал ондоо болж байна. Алгоритмын хүртэл тооцоол нь шал ондоо байлаа. Хүндийн хүчний дааз өргөнө гэдэг чи одоо юу гэсэн утга юм? Найг хэцүү байхгүй юу? Тий. Өргөнөд нь юутай харьцуулж тэр робот гар жишээлбэл нэг машин нэг бөмбөлгийг өргөх байлаа. Дэлхийд дээрээс бол тэдэн ийм килограммтай амиг тийм бүршээр өргөнч гэдэг юм уу? Тийм юу гэдгийг шагалт юу гэдэг лээ чинь ийм шахдаг юм чинь пампаар өргөнө гэж бодъё л да. Тэгэнгүүт сансар тийм байхгүй юм байна. Тий. Тийм байна. Роботынхаа нөгөө эсрэг үзүүрээс хэр хол вэ гэдэг л тооцоол хийх юм байна. Хэр холдуулах вэ? Тэрний холдуулж байгаа нөгөө нугалж байгаа юмны хүч нь хэд байх вэ гэдэг нь бодогдно гэсэн үг. А дээр нь сансарт бас нөгөө эсэргүүцэл байхгүй учраас нэг хөдлөгчөд одоо өргөчөөд ингээд зогсчихгүй. Сансарт өргөөд буцаад зогсоохгүй бол тэр чигтээ өргөсөн чигтээ дэш явна ч гэдэг юм уу те. Ингээд энэ бүгд чинь тис хөндлөн одоо бидээс одоо бодож өссөн энгийн ойлголтоос бүр шал ондоо ойлголт байгаа. Тэгэхээр тэрийг тэнд нь байгаа тэрийг ойлгодог одоо дэлхий дээр байгаа шиг мэдэрсэн инженер л тэрийг бодож олно зү. Гэх мэтэр ингээд бүр хөгжлийн хувьд шал ондоо шүү гэдэг. За тэгэхээр саяны материал судлалын хувьд бол ийм бүр яалтчгүй хөгжилтэй юм байна. А дараагийнх нь за энэ дээр нарийн хэлээд яагаад электроэлементүүд радиац буюу цацраг идэвх дотор ийм юу байдаг вэ? Эмзэг болдог вэ? Одоо бидэд болохоор ингээд хаачж байгаа цацраг идэвх. Сансарт болохоор ийм энергийн бөөмсүүд байж идэг тийм ээ. Гэхдээ одоо нэг бүх зүйлд чинь одоо протоэлектрон гэдэг нейтрон гэж байж байгаа. Эдгээр нь чипийн дотор түрүүний нарийн хийх нь транзисторын атомуудыг нь бүр атомын төвшөнд очиж зогчд юм байна. Тэгээ атомуудын төвшөнд очиж цогхлоор энэ яг атомын хэмжээтэй өдөөгийн одоогийн технологиор 1 2 гэж байгаа солигдож байгаа энэ зүйл альныгаа гэж мэдэх очиж байгаа байхгүй. Надад сая дохио өгсөн үгүйг нь мэдэхгүй байхгүй. Давхар одоо би чамайг нэг дохио өгнө гэж хүлээж итэл нэг юм уу хоёр team yes no гэдэг дохио өгнө гэж байж итэл бөөн yes-үүд орж ирээд дундаас нь нөөфтөө орж ирээд энэ транзистор бүр ажиллахын эцэг болчих واخгүй. Тэгэхээр тэнд тэгвэл яах вэ бидэд? Одоо тэнд ажилтдаг юм зохион бүтээхгүй бол одоогийн байгаа транзистор, одоогийн байгаа CPU-гөр тэндэ болохгүй нэ. Тий. Гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо бидний энэ CPU энергийн транзистор технологи болоогүй байсан юм биш үү гэдгээ одоо мэдэж авч байгаа байхгүй тий. Энийг яг алдааг хараагүй нөхдүүд болохоор одоогийн технологи одоо нөгөө юуны хуулиар үлээ муурын хууль л одоо ингээ одоо бүр ингээ дууссан. Энэ хууль зөрчигдөж байгаа. Эннээс илүү сайн сүпүү байхгүй. Тийм учраас нөгөө квант компьютер өнтер гэд ярьж байгаа шүү дээ, тэ. Физикийн хувьд бол одоо дахиад компьютернээс читрхээ байлаа маяла гэд. Гэтэл үгүй эн чинь технологийн хувьд буруу юм шүү гэдэг нь орж ирж байгаа байхгүй. А түрүүн температурын цикл гэж юу вэ гэдгийг түрүү ярьчихлаа. Температурын цикл гэдэг нь нөгөө саяны нэмэх 150-аас хасах 150 нь яг сансрын цикл, температурын цикл гэж ярьд юм байна. А бидний хувьд болохоор хасах за нэг 40 боллоо, зундаа хасахт 80 боллоо. Дэлхийн температурын цикл бол хасах 40-оос нэмэх 40 юм байна л да. Гэтэл сансрыг болохоор 150-аас хасах 150-аас нэмэх 150. Тэгээ нийтэд 30 юм байна тий. А тэр нь хамгийн гол нь тийм нөгөө 90 минут тутамд огт хөдлөхгүй байгаа зүйл бол 90 минут тутамд нэг нөгөө эргэлтээсээ болоод нэг удаа энэ цикл давтагдаж байгаа юм байна. Бид чинь нэг нар руу харж байгаа нэг түгжигдэж гангидахгүй байхгүй юу? Тэ? Энэ түгжигддэг объект, түгжигддэггүй объектын талаар нэвтрүүлэг гэдэг чинь хэд масс хэд болж иж нартайгаа нөгөө их гарагтайгаа түгжигдэх масс хэд биш бол ингээд эргээ явж идэх гэдэг нэг тийм юм байгаа шүү дээ. Тэр утгаараа за баялаа ивент итгэж танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани ивент итгэж байна. За хязгааргүй хэрэглээтэй дараа төлбөрт үйлчлэгээ. За дараа төлбөрт үйлчлэгээ гэхээр
За дата хурд удаашрах сонгосон багцаас илүү төлбөр гарах зэрэг асуудлууд гардаг энэ дугаарууд дээр тийм. За тэгвэл G-Mobile-ийн хэрэглэгчид яриа датагаа хүсснээрээ хязгааргүй ашиглаад ердөө 20,000 төгрөг төлөх боломжтой гинэ. Чи бүр маш хямдхан үнэ шүү дээ. Нэг өдрийн дата чинь бараг л 1 гигаараа 2 гига болдог шүү дээ. Тэр 1 гиг нь 1000 төгрөг гэж бодохоор эн чинь сарын 30,000 байхгүй. Зөвхөн дата хэрэглээ. Тэгсэн чинь G-Mobile-ийн дугаар болохоор яриа датагаа хүсснээрээ хязгааргүй хэрэглээд 20,000 төгрөг төлөх боломжтой. Тэгээ хурдан л юм гэхээс шүү дээ. Хурдан ямар юм бол сайн шүү дээ. Сайн уу? Тийм сайн. Ер нь нэлийн бүр дайггүй шүү. Тэгэн чи хөдөө гадаа бүр сайн болчдөг. Ер нь их боломж юм байна. За энэхүү урамшуулал нь дараа төлбөрт үйлчлэгээний 40,000 багцыг сонгоод шинэ хэрэглэгч болох, багцаа ахиулах, урьдчилсан төлбөрт үйлчлэгээнээс дараа төлбөрт үйлчлэгээ рүү шилжсэн бүх хэрэглэгчдэд сарын ус хурамжаа 50% хөнгөлүүлэх юм боломжтой болж байгаа юм байна. Уг нь бол 40,000 багц юм байна. Тэгээ энэ урамшуулал нь 26 оны 2 сарын 18-ны хүртэл үргэлжлээд 50%-аар хямдруулчихж байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол цагаан сар хүртэл ийм хямдхан багцаар хязгааргүй дата, хязгааргүй яриа хийх нь гэж болгож байна. Нөгөө муузан суун гэдэг шиг те зуршил суухан дээ. Суун байх. За хэрхэн авах вэ гэхээр шинэ дугаар авах гэж байгаа хэрэглэгчид маань заавал салбарт хандах шаардлагагүй. My G-Mobile гэдэг аппликейшн байгаа. За мөн G-Mobile цэгийн вебсайт, за CU-гийн бүх салбараас Easy SIM-ээр дугаар аваад за энэхүү гоё үйлчлэгийг дуурамшууллыг авах боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. За гэх мэтээр одоо нарийн төхөөрөмжөд бас мембран нөгөө юуны датчикууд бас нэлээд байгаа. Сенсорууд одоо тэр мэдрэгчүүд сансарт дэлхийд ажиллах нь бүр тис ондоо. Тийм баг. Тэ одоо бид хэдийн гар арьсаараа мэдэрдэг бол өөр амьтад өөрөөр мэдрэд бид одоо тэрийг ойлгоогүй байж. Гэтэл тэнд бүр биднээс нийлсэн энэ амьтны мэдрэхүүгээс бас өөр. Одоо тэр ингэж байгаа энэ дээр бичснээр болохоор одоо биднээс тэр нөгөө юу гэдэг чинь нацоос л тэрийг л ахин дахиалждаг байх чинь. Памп. Тийм пампыг чинь. За тэр пампаар ингээд ялааш нацоосоор ингээд шингэн дотроо шахаа даралтаар ингээд юм хөдлөж байгаа шүү дээ. Том машин механизмууд. За энэ тохиолдолд ямар хэмжээнд очиод байна одоо татах уу сулруулах уу гэдгээ чинь яг арайч трактыг хүч тэнд бол арай бүр нарийн үзэж байгаа дандаа мэдрэгчүүдээр явж байгаа. Грацаа мэдрэхийн тулд тэр чинь жиммингийн ялгаа хэцүү учраас нөгөө өнцгүүдээр л мэддэм байна. За тэр тохиолдолд бас л дэлхийд дээрх таталцлын хүч даралт маралт нь шал ондоо учраас тентхийн хэмжих жишээлбэл мэдрэгчүүд бүтэс хөндлөн өөрөөр ажиллана. Ингээд тэс хөндлөн өөрөөр ажиллаж байгаа мэдрэгчүүдээс болоод нөгөө автоматжуулалтын түрүүн ярьсан ойлаа. Зарчмууд нь физикийн зарчмуудаас бүр өөрөөр заримдаа ажиллаж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхлээр сансарт нэг юм судалгааны объект байшин барьчаад тэгээд тэрэн дээр жишээл таны материал хөгжүүл саяны тэр датчикууд одоо супу мопуг хөгжүүлбэл энд нэг ингээд төсөөлж нөгөө өөрөө хараагүй зүйлээ нөгөө 1000 үзнээс гэдэг лөө 1000 сонсноос нэг үзгэж тэнд хийсэн бүр 1000 дахин хурдан технологийн хөгжилд аваачнаа. Тийм ээ. Тэгээ энүүгээр болохоор юу гэж яриад нэг ярьдаг шүү дээ. Одоо бидэд ингээд түүхэн хөгжлийг харахаар 2 дахь 3 дахь ертөнцийг эзлэх хэмжээний нөгөө юуны хууль гэдэг лээ. Тэргээр явах хэмжээнд хизээ очих юм гэсэн чинь үгүй хүн төрлөختсөн үүснээс хойш сая сүүлийн 100 жилдээ хамаг нийт технологийнхаа 80% хийчлээ 90% хийчлээ гэдэг шиг одоо бидний хөгжил яг энэ дээр ирчээд байгаа юм байна. Бид дээр үеийн түүхийг харахаар яг амархан байгаа гэдэг чинь яг дундад зууны үе тэр гарчээ одоо тэр гарчээ гэдээ шагдаа явж байгаа. Тэгвэл яг одоо бидэд ирээдүгээс харах юм бол яг тэр түүхэн алхан дээр нэрсэн байгаа юм л да. Энэ хүмүүсийг амьд байх үедгээ манусын зураг явцсан те ирээдүйг хүмүүс бихаад яг энэ хоёр хүний сууж явах энэ нэвтрүүлгийн үед манай одоогийн энэ технологи анх гарч ижээ гэдэг нь одоо гарч байгаа энэ үешүүл гэдэг байгаа. Тэгэхээр цаг нь одоо шүү гэдэг рүү би хэлэх гээд байхгүй юу? Нөгөө сансар мансар гэдэг чинь ирээдүй юм биш шүү. Яг одоо байгаад байна гэдэг рүү би бас чиглүүлж байгаа. Тэгэхээр биднүүсийн одоо ойлгож сурсан гэдгийг юу гэж ярих вэ гэхэл стандарт мэдлэг гэдэг байгаа. Энэ стандарт мэдлэг нь одоо бол ер нь хэцүү болж байна. Хөгжиж гэж байгаа бол дараагийнхаа ангид ор. Одоо байгаа анги дотор л ингээд нэг жижигхэн алхмаар биш бүр тийш өсрэлт гарч байна дараагийн левел ингэж. За ингээд технологийн хөгжил байсан дараад нь аюу эхнийх нь аюул байсан хоёр дахь нь технологи хөгжил боллоо. Гурав дахь нь болохоор нөөц. Айл нэвтрүүлэг дээр хоёул ярьжсэн шүү дээ.
Дэлхийгээ ухаад ингээд нүүрсээ гаргаад газрын тусаа гаргаад болно. А гэхдээ том зүйлээс харах юм бол энийг каннибализм буюу өөрийгөө идэж өөрийнхөө энергийг авч байгаамаа. Өөрөөсөө. Тий. Гэдэг явж штэ. Тэгээ өөрөөсөө хэдийн удаа идэх юм. Хэдийн удаа дэлхийгээ нөөцийг шавах юм. Хэдийн удаа одоо ус төрөгчийн юм гарч яад усаа идсэн уусаар баахан задарсан устаа болох ч юм уу те. Ингээд бүүн каунд байгаад байдаг да. Тэрэн шиг яг өөрийгөө идсээр байгаад явж чадахгүй юм байна л да. Тэр байтугай нар сүрэх дэлхийн эцсийн мөчийг дэлхий үзэхгүй юм байна. Яг энэ симуляцаар бодглохлоор нар яагаачгүй байхад дэлхий өөрийгөө идээд тусчих гэдэг юм байна. За пандемик боли би нэг атом бөмбөг хаяхгүй ч байсан бидэд оршин тогтнохын тулд нэг идэж уух гэж явсаар байгаад өөрийгөө идэж тусчих гэдэг юм байна л да. Энергийн хувьд. За хүнс мүнс нэг юм хиймэл юм гарах байх. Гэхдээ энергийн хувьд байхгүй болчих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөөцийг энергийн нөөцийг хаанаас олж авах юм? Гэхдээ одоо өөр гаригудаас л олзолж авна шүү дээ. Агаараас юу авах юм? Тэгвэл агаарч хүртэл нөөцөлтөө уг нь бол эн чинь молекул байгаад байгаа юм те. Хизээ нэгэн цагт агаараар биднээс юм хийдэгч болцсон л байх л байгаа л да. Гэхдээ энэ чинь маадл хэдэр л байгаа хариалагдж байгаа хязгаартай зүйл байхгүй. Тэгэхээр дараагийнх нь жишээлбэл одоо саран дээр гэхэд бидний мэддгээр нөгөө бидэнд маш ховор байгаа ч юм уу гаргаж авч чадахгүй байгаа зүйл эсвэл гаргаж авах гэж оролдох юм бол хэцүү байгаа зүйлүүд саран дээр тэр хүнд элементүүд дэлхийгээс хавгүй хангалттай юм гэдэг нөөц байхад хангалттай. За дараагийнхан бүр батлагд зүүн болгон мэддэг болсон. Энэ дэлхий яаж устай болсон гэсэн чинь нэг баахан сүулт тод хурж ирж хоримтлагдсаар гол устай болсон байдаг шүү дээ. Тэрнээс анхандаа бол энэ чинь ус байхын эцэсгүй, тогтохын эцэсгүй, агаар мандал байхгүй. Усны молекул нөгөө тогтохын эцэсгүй ууршаад явчих ийм хэмжээнд юу байх юм бэ? Усын чинь сүулт тодон дээрээ л болох юм байна те. Усны хэрэгцээгээ тэгвэл сүулт тодоор одноос яах нэ. За мэдээж яга ангараг гэдэг байгаа. Хоёр шалтгаан байгаа л да. Сугар нь ойрхон ч гэсэн халуун бөгөөд очих юм нь цөм рүүгээ явахад нарлууга тэмүүлэх нь хэцүү. Ангараг руу бол шидэлтхийн дүүгүрийн аргаар хэдий холч гисэн нэг таймингийн ойртох таймингийн дагуулад ангараг руу очивол амар энтер гэдэг. Хамгийн гол шалтгаан бол юу гэвэл нөгөө ангаргийн гадаргуу нарны энергийг бараг 100% авахар хэмжээнд дажгүй. Одоо манай дэлхийг бодвол сар болгоч баг байхгүй, өчл төрөгч байхгүй баг тийм учраас нарны энерги айгуу сайн авагдана буюу нөгөө бидний яриад байгаа нарны энерги, салхины энерги өшөөний гэсэн энэ сэргээгдэх энергиуд тэн дээр ангараг дээр маш тохиромжтой юм байна. Буюу одоо ангараг дээр бидэд зөвхөн одоо юу гэдгийг кампи очоод барьчихад тэр заавал нүүрс хайгаад гүйхгүй юм байна л да. Хангалттай нараараа тэжээгдэх ийм энергитэй. Нэг хавтан тавьчихад болох юм биш үү? Тийм, хавтан тавьчихад болно. Одоогийн шиг нөгөө одоогийн хавтангаас хэд дахин гэдэг лээ дээ. Тэгэхээр өртгөн тиймэрхүү хэмжээний багуулж байгаа байхгүй. Тийм бай. За тэгэхээр сансар бол сансрыг биднээс одоо ангаргийг нэг гариг инээ тэрэ гэж одоо твлэхгүй юм байна. Ерөөсө сансар гэдэг нь ерөөсө бүгдээрээ л юм байна. Сансар л гарах хэрэгтэй юм байна. Тэгээс ганц онцолж ангарагдаа гараад байгаа биш. Эхний зүгээр зогсоол л ангараг юм биш үү гэдэг. Иймэр орж байгаа. За тэгээ энийг одоо бит хоёр л яриад эсвэл Илон Маск яриад байгаа мó тийм ээ. Өмнө нь яаж ирсэн юм? Тэгэхээр сансарт тэмүүлэх энэ хүслийг сансрын энэ нэг үеийг 3 хуваад юм байна. Нэгдүгээрх нь бидний мэдэх одоо юу гэдгийг нэгдүгээр дайны үе, хүүтэн зэвсгийн үе гэдэг лөө те. Хүүтэн дайны үе. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш 80 он хүртэлх Орос Америкийн хүүтэн зэвсгийн үе. Хүүтэн дайны үе. Зөвлөлт холбоот улс Америк нэгдсэн улс хоёрын сансрын тулаан гэх юм уу да тий. Одоо сансарт хин уралдаан. За уралдаан гэх тулаан биш уралдаан гэх юм байна. Тэгэд 1969 онд анх саран дээр Гагарин биш Армстронг саран дээр Армстронг сансарт болохоор нөгөө 64 онд Гагарин ниссэн гэдэг. Тэгээ энэ үе бол болохоор нэгдүгээр эхний үе фейз 1 гэж ярьд юм байна. Энд сансрын өстой жинхэнэ технологиуд маш хурдтай хөгжсөн. Гэхдээ нөгөө зэвсгэл рүү хит хөөцөлдсөн хойд солонгос ард өмнө гэдэг шиг энэ ерөөсөө бүр хамаагаа байдгаа тавьж туус юм байл нэг уралдаанд хит галзуураад гэх юм уу юу гэдэг лээ. Бүр юу болоод. За ингээд энэ хооронд юу болсон бэ гэхээр бүр нэг мэдсэн чинь зүгээр л сансарт гарахын төлөө бүр юугаа ч хамаагүй яваад өнөгөө байдаг гэсэн та сансарт гарч ивэл гэсэн дотроо 1000 галчтай нүүрс төлдөг юм эсэн чинь нөгөөх нь нөгөө юу хүндийн хүч болон тийр хөдөлгөөнийхөө сансрын 4 хурд хоёрынхаа хуулийг нэг томьёог нь мартсанс болоод тэр нь
нисэж чаддгүй дэлбэрлээ энэ гэдэг нэг тийм онгой байдаг гэсэн шүү дээ. Юг харуулж ин гэвэл тэр нөгөө сансад гарахын тулд ёстой юугаа ч өгөөс боцохгүй үе гарсан юм байна. За ингээд бүр хямраад тэгээд дараагийн үе нь болохоор 1980-аас 2000 он хүртэл 20 жилийг сансрын зогсонгүй гэж. Одоо сансрын хөгжлийн зогсонгүй гэж байдаг юм байна. Тэгээ энэ зогсонгүйээр яадаг байсан гэхээр одоо бид хэд санаж ин да. Сансрын технологи гэхээр атом бөмбөг гэдэг ч юм уу. Нэг нэгийгээ сөнөх гэж байгаа пуужин гэл ингээд нэг ойлгогдчихдаг байсан шүү дээ. Бараг л тэр дээрээс тийх гэж нү те. Тэгээд сансрын одоо технологи гэдэг бол стратегийн зэвсэг те. Сансрыг л ерөөсөө эзлүүлж болохгүй. Хин нэгэнд сансар давамгаа эзэлчихэд одоо сансрын орон зайг эзлэх гэж чинь гэд бүр хоорондоо өрсөлдсөн. Тэгээ энүүгээр юу цаанаа улс төрийн хувьд юу болцсон бэ гэхээр нөгөө улс төрийн хоригуд бий болцсон. Сансрыг хин нэг эзэмсч болохгүй юм байна. Хит даваа байдал үүсэх гээд байна. Тэ. Тэгээд сансар бол энэс болоод улс төрийн хувьд тийм боловч эдийн засгийн хувьд болохоор ерөөсөө төсвийг залгичдаг, юу ч ямар ч үр дүнгүй залгидаг төсвийн хар нүх гэдэг бүр юм хилцүүг гарч ирсэн юм байна. Төсвийн хар нүхийг сансар гинэ гэж. Тий. Нэг татвар төлөгч нар ч их уурладаг байсан шүү дээ. Бид нар татвар төлөөлөх хахад энэ Америкууд их уурладаг ялангуяа. Бидний мөнгөийг шаал дэмий тийшээгээ сансар гэж нэг балан амируу зарцуулаад байгаа юм. Тоглохгөө те. Тий. Нэг дарцаг өлөхгүй те. Дарцаг хатах. Тэгээ яг яачаад байгаа юм гэсэн ямар ашиггүй те. Тий, ямар ч ашиг байхгүй. Эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй. Тий. Биднэрт бол тэр нь их гоё байгаа нь л та. Сансарт гараад шинэ онол технологиуд нийгээл шинэ хот нийгээл харгарах ирдэг ч юм уу те. Ийм харах биднэрт уган сонирхолтой байдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг татвар төлж байгаа яг жинхэнэ тэр хүмүүс чинь шал өөр бодолтой байдаг юм. Бид нар тэр мөнгөний өгөөг болохоор гоё байгаа байхгүй. Тий. Тэгэхгүй би өөрөө мөнгө өгчөөд миний мөнгөийг салхинд хийсгээд ивэл би мэдээж ууралж л таараа шүү дээ. Яг энэ логикийг Илон Маск тайлцсан байгаа шүү. Жог хурдлаа те хоёлаа. За тэгэнгүүт энийг нэр тоон дүнгээр илэрхийлээд үзье гэж байгаа. 1990 онд 1 кг ачааг тойрог замд гаргахад буюу дэлхийн татварчнаас гаргахад дунджаар 1 кг ачааг $54,000 тухайн үе 90 оны ханшаар $54,000 гаргадаг байсан юм байна. Тэгэхээр нэг хөөргөлтийн өртөг энэ массаасаа хамаарад 400 саяас 1.2 тэрбум доллар болдог гэсэн юм байна. Нэг удаагийн хөөргөлт тий, нэг удаагийн хөөргөлт нь. Тэгээд энийг бүтээх гэж ингээд 10-аас 15 жил юугаа болно. Нөгөө энэ ажиллаж байгаа үйл ажиллагааны зардлыг гаргана бас дахиад тий. Зөвхөн тэгэхээр энэ тоо бол тухайн 90 онд бол бүр ингээд аимшигтай тоо байхгүй. 1.2 тэрбум доллараар гаргана, нөгөөтг нь ядж явах дагаар очоод зүгээр дэлбэрнэ. Эсвэл нэг тугдагч өгödөрн тий. Хамгийн сайн давуу тал нь одоо бүр түүхэнд байсан хамгийн том амжилт нь тэр туг үлглээ шүү дээ тий. Тэгэхээр тэгээ бусд нь бүр зүгээр замдаа дэлбэрчдэг. Бүр агаар манлаасаа гараагүй. За бас гайгүй яриач. Гүггүй татвар төлөгчийн өдөр харж байгаа шүү. Мэдээж би нөгөө өнөөдрийн хоёулын логикч бол нөгөө талдаа ярьж байгаа. Татвар төлөгчийн нүдээр чи харж ярьлаа шүү сая. Хүн хүний нүд ондоо тий. Тэгэхээр энэ үед яаж гэсэн гэхээр Пуучин сая яах гэж энэ үг нь бол энэ учиртай ярьсан юм байна. Пуучин нэг удаа гараад дээрээ дэлбэрээ шатаад сансарт хаягддаг нь өөрөө асар том зардал юм байна гэдэг үг нь холбох гэдэг шүү дээ. За тэгэхээр энэ Пуучинд чинь Пуучин гэдэг нэг ганцхан нэг юм урт нэг биднээсээ хардгаар биш ээ. Дотор нь нөгөө нэг асар үнэтэй өстө нэрэн бидний машин жишээнээр бол те амар үнэтэй нэг мотор тэргээл явж штэ. Тэрнээс чинь дахиад 10 20 100 200 300 дахин үнэтэй мотор зөнд очоод зүгээр хаягдчихэж байгаа байхгүй. Тийм байгаа зү. Нөгөө их төлс чинь тэнд очоод хаягдчихэж байгаа. Тэгээд бүх нөгөө айхтар бүр өстө цэргийн нууц технологиуд чинь жол зүгээр хаягдчихэж байгаа. Зүгээр хог те сансраар нэг бун хог явж байгаа те. Тэгэхээр энэ бүгдхэн зүгээр очоо бас хаягдчихгүй шатчихдаг юм байна. Бүр шатаад авч ашиглахааргүй болгоод. Ингээхээр ийм юм руу хувийн компани орох юм уу гэдэг байхгүй. За одоо татвар төлөгч гэдэг бол бас за Америкийн хувьд бол бас айгүй ухаантай хүмүүс байгаа шүү дээ. Миний мөнгө тэнд явж ийн гэж ойлгоод байгаа. За манайхан бол нэг татвар төлөгч нэг хамаагүй баха тоодгүй бах тоохгүй бах те. Гэхдээ хувийн хөрөнгө оруулагч нар энэ дөр яах вэ гэхээр үгүй шүү дээ. Миний өнөөдрийн нэг төгрөг сарын дараа инфляцтаар нэмэх нь ашигтайгаар 1% ашигтайгаар 14-5% өсөж явах ёстой жилдээ. Жилдээ те. За дор хаяж 12-оос нэмэх нэг байх ёстой шүү дээ. Гэтэл юу вэ? Энд чинь 0 бүр өгсөнтөө юутэй идэг одоо тэгээд оронд нь батламж авах юм яах юм те. Ингээд тахлаар хувийнхан бүр яагаад ч орохгүй болчих. Гэжээл тэгвэл одоо яагаад ороод байгаа юм? Тэгэл ийм ашиггүй юм бол яагаад ороод байгаа юм? За энийг болохоор 2000 оноос хойш үе буюу 3 дугаар үе хувийн секторын иргэн гэж
томьёолт юм байна. За хоёлаа ивент тэтгэгчийн дараа хувийн секторын нэг ярив. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент тэтгэж байна. За MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. За нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон байгаа. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилттэй технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. За эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-ээс сонгох боломжтой байгаа шүү. За баярлалаа. За баярлалаа. За энэний хамгийн түрүүнд орсон юм бол бидний мэдих SpaceX, Blue Origin гэдэг бол одоо хувийн компанид иш орсон юм. Тэ. За ингээд явахд бол мэдээж нөгөө нөхцөл байдал бас бүрдсэн. Энэ Elon Musk гэж хүн гарч ирэл ганц яачаагүй нөгөө цаг үе нь болохоор баатар тодордог гэдэг шиг тодорч байгаа. За энэ тохиолдолд яг нь компьютерийн маань хүчин чадвар асар сайн болсон. Симуляцуудыг сайн хийж өгсөн. Тухайн 60-70 хоног бодвол бүр хэдэн тэрбум дахин тооцооллын чадвартай болсон. Материалын шинжлэх ухаан хөнгөн нөгөө бат бэх асуудал бол харьцангуй сайжирсан. 3 дугаар нөгөө үйлдвэрлэлийн хэмжээ 3D хэвлэл энэ төргээ гараад детайлуудын үйлдвэрлэл асар хурдтай хөгжсөн. Хямдхан үйлдвэрлэх болсон. Тэгэд хэдийн ийм технологиуд нь болсон ч одоо түрүүн арай муухагаар арчлаа. Нөгөө баатар дурдаг гэсэн. Хоёлаа яга баатар болоогүй ингэж те. Яга Elon Musk ингэж. Яга SpaceX ингэж. За эсвэл дараагийн асуулт бол энэ хүмүүст айгүй их асуугддаг асуулт юм байна. Хамгийн олон асуугдсан асуултаар NASA яагаад энийг өөрөө хийхгүй байгаа гэдэг асуулт өгд юм байна. Тэ? За тэгэхээр энэ дээр NASA гэж нөө төрийн байгууллага. Тэ? Тэр утгаараа яг түрүүний чиний хэлсэн татвар төлөгчийн мөнгө гэдэг асуудал байгаа маа. Татвар төлөгчийн мөнгийг төр дураараа бас ашиглах нь нөгөө хөрөнгө оруулагч мөнгөний эзэд. Тэ? Стейкхолдерсын тэр мөнгөний эзэд одоо улсын хувьд бол ард иргэдч нь өөрөө хөрөнгө оруулагч нар ч тийм ээ хувьцаа эзэмшигч нар гэсэн. Тэгэхээр тэр хүмүүс өстод дон чанга дуурчээ. Дураараа тэгж болохгүй гэж. Тэгэд алдаа гарах магадлал маш бага. Төрийн асар олон тэр нөгөө хүй хориг ихтэй. Тэгэд нэг хүн үргэлжлүүлэх боломжгүй. Тэгэхээр томилогддог, яваад өгдөг албан тушаал واخгүй тий. Гэтэл хувь дээр эн чинь өөрөө яг саяны сул талуудыг нөхөж байгаа. Аль ч улсад компани өөрийнхөө хөрөнгөөр хариуцлага хүлээнэ гэсэн байгаа шүү дээ. Нэгэнтээ өстой нөгөө лагаагашлуул уунгаа иднүү гэдэг шиг тий. Хувьцаа эзэмшигт бүгд шийдэх юм бол өстой тэнгэрт гараад бүх мөнгөө шатаа гэдэг шийдвэрч гаргаж болно шүү дээ. Эцээц тийм үстэй. Улс бол тэгж болохгүй байхгүй. Биний хүмүүс тэгж шийдвэр гаргаж болохгүй. За тэгээ хамгийн ихнийх нь болохоор нөгөө түрүүний ярьжсэн сансар руу гарах үртгийг Elon Musk 3 том зорилго тавьсан юм байна. Сансар руу гарах үртгийг 10 дахин бууруулах. Энийг ингэжиж биднес нөгөө өртгөө нөгөх эхний нөгөө break even point очих юм байна. 10 дахин бууруулъя. Ингийн тулд яах вэ? Хамгийн том зардал нь юунд байгаа? Аливаа зардлыг бууруулахад бүх зардлаа эренбэлж байгаад хамгийн ихнийхээ л барьж авдаг штэ. Хамгийн том зардал нь юу юм гэж. Тэгэхээр түр хамгийн том зардал нь түрүүний дээшиг энэ хүчийг гарах гэж те ганцхан далбаа нэг хүнтэй эсвэл нэг нохоотой гаргахын тулд асар том юм шатаад очиж дэлбэлчээд гарч байгаа юм нь имхэн л юм байхгүй. Тэгвэл тэр том пуужинга тэнд очиж дэлбэлээд юм уу шатаагаад байснаас буцаага буулгаад ирчихэл та хамгийн том зардлыг буулгаад ирчээ. Хэмжүүл чадахгүй байна. Тэртээ дөрвөө тэр том даралтыг хурдыг бий болгохын тулд асар том мотор төдий чинээ юу байх юм бэ? Түлш байх хэрэгтэй юм байна. Тэгвэл тэрийг буулгаад ирчихэл та гэдэг. Анхны санаа. Дараад нь очисон хойно тэгээ яг яах юм? Туг заачаад буцаад авах юм уу? Тэгэхээр дахин яваад авах биш зүгээр нэг олигтойхон юм ачаад очиж ил да. Тэгээд тэндээ ингээд нөгөө удаан сууршмал болчих ил да. Гэдг нь одоогийн нөгөө ангараг га тэмүүлээд байгаа үндсэн шалтгаан болчихж байгаа. За саяны 3-аас ингээд харахад бүгдээр биелсэн байна уу гэхээр өртөг бууруулснараа одоо 6000 гаруй сателлит явж штэ тэ нөгөө LEO буюу нөгөө low orbiting сателлитууд явж байгаа. Starlink-ийн. Тийм. Дараагийнх нь саяны юу буугаад ирлээ Falcon News те. Юу буугаад ирлээ. Дараагийнх нь болохоор энэ ангаргийн юу гэдээ яваад байгаа шүү дээ. Тэгэхээр явж гинөө. Тэгэхээр энэ том зорилгыг эхнээсээ биелүүлэхлээр хөрөнгө оруулагчдын амжилтандаа хүрээд тахлаар хөрөнгө оруулалт улам нэмэгдэнэ гэд ингээд нөгөө бариулын хуулиар энэ хувийн компанид гарах боломжийг түүчилж чадсан Elon Musk-т хүмүүс талархалтай байд юм байна. Тэрнээс галзуу санаа биш байгаа зү. Ингийн л явж байгаа маа. За тэгвэл Elon Musk энэ зорилгодоо хүрэхин тулд саяны ярьсан зүйлүүдийг хэр бодиттой хийсэн юм. За дахин ашиглагддаг пуужинг Falcon 9 гэдэг тий. Тэгэхээр
бас л Falcon 9-гүүд амар инженерингийн биднээсээс хол тэндэг хүн гэдэг юм хийгээд бид тэдэнд хонь юм шиг харж болохгүй л гэдэг сэтлийг өнөөдрийн залуучуудаа би өгөх гээд байгаа шүү. Бид хэд нөгөө амархан сэтгэж нөгөө түрүүчийн ярьсан лего шиг амархан сэтгэж. Ердөөсөө эхний үе шатнд одоо доошоо буух хэрэгтэй юм байна тий. Буучаад шууд цөм мөргөж бас болохгүй. Нөгөө хөл дээр зогсох хэрэгтэй юм байна. За хөл дээр зогсоол тэгээ буух тухай биш үстэй тий. Зөвхөн буулгаад байгаа биш. Буухдаа дотор нь байгаа нөгөө нарийн технологиудаа эвдэхгүй хэмжээнд буух хэрэгтэй шүү дээ. Дахин нисэх хэмжээнд тий. Тэгэхээр энэ гурван шаардлагыг хангачаал гэж байгаа. Тэгвэл хоёул одоо ч энэ SpaceX компанид байсан инженер ийм л гурван тасктай. За тэгээ зөвхөн буух нөгөө механик эдийнх нь юун дээр хөлн дээр ажилладаг хүн байла. Зөвхөн тэрийг л бодож байгаа зү. Тэгэхээр аль болох ингээд нөгөө мэрэгжлийн бүхнийг мэддэг, дутуу мэддэг бүүн хүн байснаас нэг юма төгс мэддэг нэг хүн байхад баг болвол сайн гэдэг байгаа чи энийг л хэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө таск нь тодорхой. За чи ерөөсөө л энийг ингээд дөргөн чичрийг нь багасгаад л одоо тий дотор нь байгаа нанд юм эвдэхгүй энэ тэр өндөр дээрс энэ шиг сайхан буулгаад тэр тий. За гингүүд нөгөөх нь ингэж яснаа. За энийг ийм хүчийг баг болох юмаа эвдлэхгүй байхын тулд тим хэмжээний эсэргүүцэх доошогоо дахиж юм үлээх хэрэгтэй байна. Тэгээ моторынхаа тэрийг л хийгээрэй. Тэр хүчийг л гаргаарай. Хөөрж байгаа бүр буцаад нисчдэг хэмжээнд биш. Чиний таск ерөөсөө тим даралтын л юм үлээх хэрэгтэй. Тэхийн тулд яах вэ гэхээр 400 мянган галлон билүү шатах одоо нэг пуужинг дээш нь явуулахад 400 мянган галлон тэр түлш хэрэгэлдэг юм байна. Тэгвэл буцаад буухад ерөөсөө 435 болж байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр юу гэсэн үг л 35-д чинь баг 9% юм аашин тий. 9% одоо зардал нэмснээр 2 дахин буюу дахиад ашиглагдах тэр эхнийхээ 100%-ийг дээшээ авшитаачгүйгээр үрдэг ийм ашигтай юм хийж байгаа шүү дээ. Бодолтой 9% зардал нэмснээр 100% өгөөчтэй. Гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ өөрөө ийм ашигтай юм оод ирэхлээр одоо ашигтай гэж сайн үг байж ашигтай юм ч одоо хувийнхаа орохгүй яа тийм тий. За түрүүнийхээ одоо тэгвэл яа. За тэгэхээр одоо би бодоод идэв. Ингээд болчоод ягаад давраад бүр нэг тийм амар том Starship хийсэн шүү дээ. Бүр нэг мангас шиг том сансрын хөлөг гэдэг шиг тий. Энэ өөрөө яаж байгаа юм гэхлээр нөгөө саяны тэр 400 мянгаыг авчрах ачааны хэмж тооцоо. Одоо үндсэн бараагаа нэг хөлөг зөөх гэж байгаа. Тэр үндсэн бараа 1 кг-ыг зөөхийн тулд 10 кг түүш ашиглахлаар нийтдээ 11 кг-ыг гаргах гэдэг байгааз. Тийм байгааз. Тэгэхээр 11-ийг гаргахын тулд 10-ыг шатаана гэдэг нь өөрөө бас ашигтуулна жоохон тийм байгааз тээ. Тэгэхээр энэ Starship том хөлөг том байх тусмаа ашигтай гэдэг саяны энэ логикоор гарч ирж байгаа. Сайн логикоор. Дээр нь болохоор сансарт нэгэнт ингээд том гарчих юм бол одоо сансар тийм шүү. Нөгөө нэгдүгээр сансрын нэгдүгээр хурдаар дэлхийн таталцаас гарах үйл явц чинь агаарч чадж байгаа пуужингийн технологи. Агаарыг барьж аваад нягтршуулж байгаа шатааж байгаа шүү дээ. Тэсрэлт өгч шатааж байгаа. Сансарт яах юм? Агаар байхгүй. Тэ. Гэхдээ нэг давуу тал нь нэг тийшээ хүч өгчих юм бол тэр жигтэй явдаг. Давуу тал байгаа. За тэгвэл агаарт яах юм гэхлээрэ түлшиг бас даралттай хийшиг түлшиг бүр маш дараал авчирчаад тэр хийгээ цацдаг гэсэн үг. Цацаад явдаг гэсэн үг. Энэ бол одоо нэг камерад гардаг да нэг гал унтраагаар тавьчихсан бүс гэл явдаг ч тийм. Яг тэр зарчим яг л сансарт гэсэн үг. Тэгэхээр ингээд пуужингийн тухай яриад. За тэгвэл пуужин дотор чи хамгийн үнэтэй нөгөө Merlin гэдэг хөтөлбөр байгаа. Цохиож чадсан. Эдний Merlin гэдэг хөтөлбөр нь. Энэ болохоор бүр одоо авиачаа шатаах гэж байгаа зүйлийг хийсэн. Надад чинь шууд одоо нэг удаа хийн дэлбэлэн шүү гэдэг сэтгэмжээр хийсэн мотор. Наа чи буцаад ирэх ёстой штэ гэж бодож хийсэн мотор хоёр хүн чи өөр юм хийнээс тэ. Тэгэхээр засварлах боломжтой эргээд найдвартай эргээд тийм засагддаг. Тэгээд тэр засагддаг гэхээс гадна хямд байх хэрэгтэй гэдэг. Дараад нь болохоор тэр дээр үед одоо нөгөө битэд үзчихсэн билүү хаана нөлөө Москвад биш үзчихсэн юм би нөгөө сансрын анх музей үзэхгүй юу. Тэгэнгүүт тэр хүний суудаг юм бол айгүй хэцүү юм билээ капсул нь. Ёстой л нөгөө жарис шиг нөгөө маш сайн явдаг. Гэхдээ дотор нь хүн суудаг юм марцлаа гэдэг шиг тийм байл л дээ. Тэгвэл тий. Тэрийг бод капсул хүмүүсийн одоо экипажийн капсул. Тэрийг одоо эднийх болохоор Dragon капсул гэд
ачаа хүнтэй тэнд хүн бас амьдрч болох үйц юм хийсэн юм байна. Тэгээд энүүгээр болохоор анх хувийн компани сансарлуу хүн илгээсэн гэдэг номинацийг авсан юм байна. Дараагийнх нь нөгөө Starlink. За Starlink яагаад ороод ирвэ? Tesla интернэр яагаад ороод ирвэ гэж солиодох тий. Starlink яасан гэхлээр за Tesla яасан гэхлээр ингэж байгаа юм байна. Энэ бүхний эцэст юу вэ гэвэл энэ хөгжил хизээ сансарт гараад хизээ бүр өөр гараг өөр нарны системийг эзлэх гэдэг чинь бас хязгаар нь хол байгааз яг амжилтанд хүрсэн гэхэд хэцүү. Тэгвэл тэр болтол хүн төрөлхтөн өөрөө энийг өөрөө идээ дуусчих болохгүй байхгүй. Тийм учраас ийшээч зоржий хүрх хүртлээ энд нь тисчий гэдэг логик байж байгаа байхгүй. Би л тэрийг ус ойлгоогүй юм биш шүү дээ. Тэгвэл тэр чинь Tesla юм байна. Буюу аль болох газрын төсөв баг үргэлцээ. Тийм байна. Баг үргэлтэл бусдыгаа түүчилчих гэж. Тэ? Дараагийнх нь Starlink нэгэн сансарт гарч чадаад орбитыг эзэмшиж чадаад байгаа юм бол явсан одоо хөл хүрсэн газар болгоныгоо ашигтай болгоод байя. Нэгдүгürt, хоёрдугаар болохоор энэ бүх зардлыг одоо дандаа л хөрөнгө оруулагчнаас мөнгө босгоод байх юм чинь нэг өөрөө нэг юм хиймээр шүү дээ, тэ? Өөрөөсөө чинь баялаг бүтээмээр шүү дээ. Дандаа хөрөнгө оруулагчийн мөнгийг яах юм өрөөд байх юм уу? Хизээ тэгээд нөгөөх нь нисэж хүрх юм. Тэгвэл Starlink Tesla хоёр бол энэ бүр хэлсэн үг нэгаа. Ирээдүй гоё байж болно. Гэхдээ чи тэр хүртэл амьд мүлхэх ёстой штэ гэж үг байгаа мэн л да. Тэгэхээр тэр амьд явж байгаа энэ бүх зорилгын хүрээнд тэр Starlink Tesla хоёр байгаа юм байна. Тэгэхээр одоо энэ өнцгөөс харахад бол Elon Musk зүгээр л нэг үсчээл дэвхцээл тэнд ч гоё юм хагдахаар байрж авч хийгээд байгаа юм биш шүү. Эдгээр ч бүгдээрээ системийн нэг хэсэг юм байна. Нэг нь ходоодын тижээж байгаа бол нөгөөх нь харилцаа холбоог нь шийдээд тэ нөгөөх нь тэр сансрыг нь яагаад бүтээгээд пуужингийн бүтээгээд тэгээ эцэст нь яах юм гэхээр тэнд нь хүлээж авах кампа бэлдээд гээд ингээд цогц систем юм бэ шүү. Тийм. Сүүл ороод ирсэн нэг машин байгаа шүү дээ. Тэр чинь юулээд тэр чинь нөгөө нэг сансрын үн дээр ямар ч гадургуугүй далбих нөгөө бөөрн карв үүсгэж болдоггүй. Cybertruck. Тэн Cybertruck ч лөө. Тэрний чинь юм яагаад дөрвөлжин гэсэн чинь материал нь албаар нөгөө юм бөөрн килж болдоггүй юм байлээ шүү дээ. Тийм гэсэн. За яг халих гэж байна. За ингээд нэвтрүүлэг дуусны хувьд төгсгөлд нь хэлэхэд биднээс энэ технологиг яарад байгаа могт биш юм бэ шүү. Яарад байгаа юм биш юм байна. За. Ердөөсөө одоо яг тэр үе дээр ирсэн байгаа юм байна. Энийг өнөөдөр л нэх ёстой юм байна. Тийм ээ. Тэрнээс ирээдүйн технологиг одоо авчираад байгаа юм биш юм байна. Өнөөдөр биднээс угаасаа л ингэх ёстой юм байна. Ирээдүйд бидний чиглэл буюу амьдрах орчин тэр юм болвол тий эндээсээ бити энэ зүгээр энэ арал дээр юм уу жалга даваараа бити сэтгээч. Elon Musk галзуу амар биднээс ухаантайдаа тэнд яваад байгаа юм биш юм байна. Зүгээр л энэ логикоо ойлгочоод л яваад байгаа хүн юм байна. Тэгэхэд энэ эрсдүүд бол өнөө маргаашгүй байгаад байгаа нь одоо би жоохон фантазлаад нэмээд жоон давслаа хэлэхэд одоо энэ SARS Mars юу лээ ковид мавид гэж яваад байгаа чинь аль хэзээ ирсэн л энэ эрсдлийнхаа орчинд биднээс амьдраад байна. Өмнөшгээ нэг дээр вишгээ туслан дээрэ гэдэг чинь юу н дахиж ирэхгүй юм шүү тийм үе те. Тэгэхээр одоогийн утаа мутаатай чинь байгаа юм бол биднээс гоншгоноос суугаад байх биш. Одоо ингээд юу н сансарт нисэрэ гэдэг юм биш. Ер нь Elon Musk шиг ийм Монгол залуучууд сэтгээч те. Тэгээд томоор сэтгэхийн утар гэд төгсөж байгаа. Энэ бол ямар нэгэн SpaceX гэдэг бол технологийн тэр зөвлөлт холбоот улс Америкийн үеийн уралдаан ерөөсөө биш юм байна. Энэ бол ердөөсөө сансар гэдэг бол одоогийн хүн болгоны хүн төрөлхтний тэмүүлэх энэ сэтгэлгээний хязгаар юм байна. Тэрэнд бүх хүмүүс нээлттэй сэтгэж юу ч уралдуулах, юу ч зохион бүтээх ийм үе нь өнөөдөр ирсэн байна гэдгийг түрүүчийн 80-аас 2000 оны яагаад ямар ч ухаантай хүн байгаад боломжгүй харанхуй дууссан шүү гэдгээр энэ нэвтрүүлгээ хэлээ. Тэгээд том зорилго гэдэг нэр хэлж байна. Том зорилго тавихлаар амар том юм бодоод байгаа тий. Том зорилго маш энгийн байгаамаа. Тэр нь гол нь саяных шиг ийм логиктэй, хоорондын уялдаатай, бие бинийгээ дэмжсэн хаа хамаагүй юм түүж нийлүүлсэн биш. Системтэй зорилгыг том зорилго гэдэг юм байна гэдэг үгээр энэ нэвтрүүлгээ дуусгая. За баярлалаа Батаха. За. Түрүүн нэр нэг юм залруулахгүй л хоёлаа. 61 онд ч нөгөө Гагарин нисдэг шүү дээ. Тийм 61 он тий. За нэг онгоогоор дуусгачихгүй. За тэгье. Нэг Америкийн Armstrong гэж хэлчихэл саран дээр буугаад очсон чинь анх удаа хөл тавилаа гэж туг мөг хатгаал цааш харсан чинь нэг
Орсын сансрын хэсэг хөвчихсэн гэдэг. Аваачдсан буцааж авчрахаар гамитэй болоо. Тэгээд нууцнаа. Буцааж хүний авч чадаагүй гол эвгүй байдлаар гадаа нууцсан. Тий. Нууцдаг юм их байдгийн шиг байгаамаа. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани бэлтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 170 столгийн од мөндөр радиогоор хүрлээ. За батаах дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.